Энийг хараад цочлоо штий. За энэ аимшиг охин. Матрим ах идэх гэж байна. Хөөх юмхнаар юм хийцэн юм би. За манай Монгол охтод өнөхөр царилэг юм байна. Оо сталтчих шít. Хаан хоош үзчих шít. За энэ нөгөө нэг жиг хадартай годомчсон шүү дээ. Ядар. За өглөөний минь цаг идэлж байна. Юу хийж байна? Цаг одоо 6 болох гэж байна өглөөний. 2:05 болж байгаас ирсэн. Яагаад тэгч вэ? Унтаж чаддаггүй. Тэрийг халууцснаас л болсон баг тий. Тий, кондишн тэгээд амар чанга дуурайд. Тэгэхээр кондишныхаа дуугууг нь тавьсан чинь нөгөө зүгээр синс тавиад тэгсэн чинь нэг тэр цонхон болгоцсон юм аа. Тэгсэн чинь гадаа болчихсон халуугаар орж ий. Тэгээ бүр унтах гэж оролдоод бүтэхгүй болохоор за хоёулаа ер нь гарч нар мантахыг хараа гэж. Тэгээ 7-Eleven рүүгээ ороод идэх юм авчаад. Тэгээд сууж ин да. Тэгээд ямаа ингэ ичиж л одоо үс нар мантах юм шиг. Тэр өнөөдөр нэг арал руу явъя гэж бодчихсон юм. Энээс айгу ойрхон. Бас яг ойрхон биш ээ. За яг Одоо яг ингээд заваар суугаад явах юм бол ойрхон. Гэхдээ хоёлоо тэр тийшээгаа тэгтээ төв рүү орно заяа. Батаягийн төв рүү эхлээд орох хэрэгтэй. Тэгэхээр битээр 30 минут явна. Тэгээ тэндээсээ завин суухаар 40-45 минут явна. Арал руу очихоор тэгэл бас л нэг яг эрэг байгаа. Тэгээ дээрээс 0 холдоод үнэтэй бүх юм үнэтэй. Дүүлж доттой юм үнэтэй болчих. Тэгээ арал руу болохоор нөгөө нэг Батаягийнхаа голоос юу явах юм бол спидбот ингээд хурдан цав байдаг штэ. Тэргээр явах юм бол 300 бат гэсэн. Тэгээ тэрний тухай 15 минут явдаг гэсэн. Үгүй бол 160 бат төлөөд юугаар яадаг гэсэн. 160 км хийдгэлээ 30 бат ч үлээ. Амар цаагатай. 160 гэсэн баха. Адилхан тэгээд бичдэг биш дээ. Амар 50 байчи гэж бодоод борлохгүй байгаа ерөөсөө. Өвчтөр ингэж хөвтөж байгаа инферно гоцг чинь. Тэгээд ингээд сая бодлоо. Тэг буудлын өрөөний дээрмээр энэ минь ингээд манай буудлын нэг хэсэг штэ. Тэгээд тэнгууд эн чинь ингээд уул нь ингээд зарж байгаа коктейл мөхтэй коло мол юм зараад байгаа байхгүй. Тэгсэн чи битэр 7-Eleven-ээс кофега авчираад өрөөнөөс усаа авчираад. Ерөөсөл мэдгүй амар нарийн гэхгүй. Гэхдээ гоё яана гэж. Тэгээд эдгээр ч угаасаа энэ 7-Eleven 30 мөч гэж байгаа юмыг нугуулаад 60-70-аар зараад байгаа зү тий. Тий би өдөр 7-Eleven орж матча смути энэ төр авч уйл гэж бодчих. Чи матча авчиж би смути авч хойлоод солиод авчих. Тэгээ. За нөгөө хоёр чинь нар мандахыг харсан шүү. Даанч нар нь нөгөө талаас мандчихлаа. Буруу тийшэл гараад ирсэн байна. Тэстэй гоё. Би чинь тэнд пүр гэж дуурайд байгаа. Үүрээр энэ загсчны зэв юм биш шүү. Өглөөгөр унтуулахгүй загс өрөөд байна. Өглөө унтуулахгүй орилоод исэн чинь. Буудлынхаа дээрээс нөгөө басинаас л нар мантахыг харах байсан юм байна. Тийм байна тийм. Нөгөө талаас л мандчихлаа. Яг хаа гэхдээ энэ өглөөний энэ сандлууд ч өглөө 9:39 мэсгүй би өчигдөр 8:30 гэхэд гарч ирээд идэх сандал юунуудаа тавьчихдээ юм бэлээ. Альчуурнуудаа тавьчихдээ юм бэлээ. Тэгээ дүүрчдэг юм бэлээ. Би дүүрчдэг юм бэлээ. Хайлын савлаар харчаад баярлж гүгээдсэн чи өөртөө савлууртай байсан байх үед. Буудлын гадаа савлуур байсан байх шүү дээ. Би жоохон байхдаа савлуурн дээр савлах амар дуртайсэн шүү дээ. Танихаа гадаа. Танах байнага дагой савлуур өгдөг шүү дээ. Гараал дүүжин дайжиндаал би тэгтээ нэг жоохон байхдаа юу яажсэн. Дүүжин дайжинж жагаад нөгөө эндээс нь бариад чөлөө нэг ингэж эргүүлснээ мангарч дээрээ суудсан шүү дээ. Тэгж жагаад унаад урагшгаа. Шавхараа. Усны амар бүлэм бэ. Оо тийм үү? Тий. Нэг шөндөөч 20 градус гэдэг болохоор гойдуулаахан байна. Гатсан коконат. Одоо ингээд ингэ хатж жагаад энэ чинь шатаад юм шүү. Тэн дээр хідүүн байгаа гэж бодож байна та нар. Энэ завин дээр хідүүн байна гэж бодож байна. Холонгаас 2 гэсэн. Тэгээ дараа нь зургийг үзсэн. Хүн биш байсан. Нэг л хүн байсан. Тэгээ ингээ харахаар яг нүдэн дээр яг нэг юм ингэж харагдаад байгаа байхгүй. Нэг нь зогсоод нэг нь байж байгаа юм шиг. Нүд дээр бол. Йоо би сая алхаж явж байгаад энийг хараад цочлоо штий.
Энэ гэхдээ юмсан унтж байгаа юм бах та. Нэг юм. За хаана өрөөд ирвэ? Тэр талаар нь алах юм. Тэгэхээр байна уу? Яна тийш яаж гарах юм бэ? Гэрлэн нөхөө тэр юм шиг байна те. Яа энд ч үнэхээр амар дайрд юм байна. Улаанбаатар цаашаа. Мэн далаа ирэг дээр үйд юм байна те. Тийм минь иргэд байгаа. Чим ингэ. Бас мерси гуйлах ч юм байна. Пацая гинэ. Сайн байна уу? Амар байна уу? Паттайя ирснийх одоо Walking Street дээр нь бас одоо орж үзье гэж ирсэн байна. Walking Street гэж юу юм? Сонссноор. Миний сонсноор ингээд хүүхнүүд ээждэг. За. Тэгээ ингээд эрэгтэй хүн явангууд ингээд татаад хөөе наашаа гэж ингээд өдөөд идэг гэж сонссон. Тэгээ би ингээд юу гэсэн тодорхой газрыг нь явуулж үзэж байгаа. Би ингээд араас нь хичээд тэгээд хэрэггүй хүн татаж хангах нь үзье гэж бодоод. Тэгээ бас жуулчан охтуудыг эндхийн залуучууд нь бас орлоод байт юм шүү. За юу ч гэсэн мэдгүй бид хоёр нэг тийм дорчлож үзэх гээл энэгээр юу н сонирхож үзэх гээл явж байна да. Тэгж энэ да. Тийшээ ингээд хөтөө юу харагдчих. Гэрэл мэрлээ. Тийм байна та. Энэ цагаагаар одоо бол үнэхээр гоё байна уу? Энэ ингээд энэ сандалуудаа зардаг гэсэн тийм эрэг дээр суулгах. Тийм байлаа. Айгу яг хөвтдөг сандал нь болохоор 130 кг. Энэ суудгууд нь арай хямдхан юм шиг байлаа. Эдгээр ийшээ харж сандлаа тавьдаг нь яаж байгаа юм бэ? Бид нэг харж авахгүй юу? Тийм намайг харж авахгүй юу? За тэгээд үзье. Сонирхъя. Туршилтыг. Амар хинтгэгүүд байдаг хүмүүсийн дургу үргээд идэм байлаа. Одоогор манай буудал битүү орсууд байгаа. Гисэн авч нэг өдөр өнөөдөр битүү хятадуудтай болсон. Нэг юм 2 автобус хятадууд буусан юм шиг байлаа. Бас энэ нөгөө бичлэг нэг их туулах дургу юм шиг байлаа. Нэг юм явдаг охтууд айгүй ихтэй гэсэн. Газрын хүмүүс ирж инженээс газрын хүмүүс ч гэжтэй газрын өвөөнөр ирж инженээс охтууд авдаг юм шиг байлаа. Бичлэг яаж цаашаа харна. Тий. Бичлэг нүр амануугаад. Гэхдээ энд болохоор би бичлэгийг хэрэгтэй. Өөр тийм мухар гудамж юм уу руу орчхоор бичлэг хийлэгдэг юм гэсэн шүү дээ. Энэ speed boat нь 500 бат гэнэ. Тийм байна. Ингэж ордог юм байд юм шүү дээ. Би энийг зөндөө харж ирсэн шүү TikTok-оос. Энэ үү? Тий. Наачаас гоё юм шүү дээ. 1800 бат гэнэ. Тэст нэг юм ихтэй sorry. Хүний хүүхдийг ингэж хэлхэнч хайшийн. Тэгтэл уучлаарай. Энд Тайланд хүүхнүүд арай царай муутай юм аа. Ёо, өстө хүнийг тэгж хэлж байгаад ууч шицээ. Манай монгол охтод үнэхээр царайлаг юм байна. Цаашаа хараад байгаа юм. Тий. Бичлэгэн дээр нүрээ нугаад байгаа хэвээр. Сайн ээ. За энэ нөгөө нэг жиг алдартай гудамжсан шүү дээ. Энэ дотроо бичлэг хийж болдог гэсэн. Дотгошоо орж иж бичлэг хийхгүй байж тэр дотроо болдог гэсэн. Би чамайг сонсохгүй байна уу? Энчнээс юу шидэж өмг шидэж энэ үгнүүдийг огсон яадаг гэсэн. Энэ хүн ундрах юм уу? Хүн ундрах юм уу? Энчнээс би бөмбөг шидэн заяа. Тэгээ онох юм бол энэ үгнүүд огсроо ордог гэсэн. How much is it? 100 baht for ball. Би амар муухай санаатай. Яг арднаа нүрээ шидэж үзэх юм уу яг? 100 baht for ball. 200 baht 10 ball. 100 baht is fine. Thế này. Very good.
Ямар ч нэг удааснаа оруулаа. No, it's okay. No. Бөмбөг удаж аавн. Тэгээ дээрээс нь таны мөнгө төлнө. Пипокетэн. Оо. Ёо. Бөмбөгөөр шидэн. Тэгээ дээрээс нь таны мөнгө төлнө. Чиг. Энэ нэр үнэхээр ашигтай бизнес байна ёо. Ёо, толгой. Танийхыг аваад ирэхгүй мэ шүү. 100 төгрөгөөр бөмбөгөө аавна. Тэгээ дахиж дээрээс нөгөө хүмүүстэй юу өгнө? Гай байна. Цэвэр дэм норч цаан хуу. Jasmine. Арс октод байд юм байна. Одоо тэр орс октод байна. Юу явж орс октодтой нарай царайд тэгээ. Одоо ингэж годомжинд дууссан юм шиг байлаа. Нэг 15 минутын явсан юм шиг байлаа. Чамрууш надруу юм даа өгöd ах юм. Тэг боосон чи явахгүй юу? Охин эрэгтэй хүн эмэгтэй хүн явж ивэл эмэгтэй хүнд нь орой гэх юм бол ордог. Хоёулаа яг цааш яаж мэдчих вэ? Заяаны ханууд адилхан байдаг яадраа. Ой дэдтэй цуг явчих. Цуг явж байгаа юм шиг байна. Яа ичээд их юм аа. Жамшиг том үний юм үзүүлээд байна шүү дээ энэ чинь. Ана ч зураг нь дуугар гинэ. Шар шууй. Йоо аимшиг. Аимшиг хүмүүсийг нэг дор харахаар аимшиг юм байна. Тэгээс аимшиг үзүүлдэр үзүүлдэг юм байна одоо. Энэ цугаараа яриадхан ч сайшээ. Тэгээ дотроо гарч ирээд арай жоохон хоолтой гэдээ явчихна. Тэгсэн чинь ингээд ийм замд нь ийм шуудуу энэ юу гэдэг ус цайлуулах хоолой энэчнээс нь бохирын шугам үнэртээд битүү өмхий. Тэгээ энэ чинь амар хоолой энтгэхгүйд байд юм байна. Энтгийг Пакистан хаанах ч юм бэ. Тэнгууд эдний нөгөө балер цугныхан улмас нь үнэртээд үнэр бол амар хэцүү байжсэн чинь дээрээс нь бас нүд бас өвдөө. Яа. Бид хоёр жоохон стресстэй явж байна. Харин тийм. Энэ болохоор ингээ замын хажуудаар явдаг хүмүүс хүүхнүүд нь байд юм байна. Тэгээ ингээ манай өвөнөр ч орж ирээд явах мохоогээ яриад аваа авчдаг юм шиг байна. Яа энэ мэдгүй амар стресстэй. За өөр тайван доо. Болно доо. Гарнаас тас. Гол авч явчих гээд шүү дээ энэ хүүхнүүд чинь ирээд зулгааж мулгаагаад эрэгтэйлэг эмэгтэй хүмүүс юу гэдэг вэ нөгөө юу эрэгтэнтэй эмэгтэй хүмүүс авч бавчих гээд наач амар хэцүү юм байна. Тас гарнаас атгаал юм байна. Эрэгтэй хүн ганцаар ирвэл та аюултай газар байна. Яа. Тийш орохоор дүүрэн таксин цухтаа дүүрэнд авч авахгүй шүү. Буудлын өрөөндөө дүүрэн оруулж ирэхгүй шүү гэдэг юм байлээ. Энэ дүүрэн гэдэг энэ чи юу их муухай үнэртэй. Тэгээ дээрэс нь юм их цоолдго юм шиг байлээ. Тэр нөгөө нэг walk stress-тэй холдоод нөгөө нэг яриад байгаа жимс чи. Дотор нь байлаар өмхийн үнэртэй байдаг гэсэн. Идчих үзээгүй л дээ. Яаж тийм өмхийн юм идэх юм бол тоо. Гоё амттай байдаг байлгүй. Энэ нөгөө далайн хоол иддэг хүн бол өстой гоё жаргалын газар байна уу? Хямдхан далайн хоолноцтой. Би ер нь гэрийн хоолоо санаж байна. Гэртээ чуушраа хоолоо ижтмээр. Нөгөө нэг аимшиг гудамж walking street гэдгээс нь гараад soy 6 гэж бас нэг гудамж байдаг гэнэ. Тэр гудамжаар нь яадаг вэ гэсэн чинь явангууд яг эмэгтэй хүмүүс байжгаад эрэгтэй хүмүүс ингээд пими арх марх ганцаараа уухгүйгээр бүхнүүдэд цуг хундаглуулж уудаг юм шиг байна. Тэгээд нэг юм гудамж байна. Тэр гудамжаар нь явж үзлээ. Гол нь надад ард намайг харж байгаа чи нэг л байлаа. Тэгэл би өстө бүр яг чигээрээ ингээд явж байгаа дэрлээ.
Ил хүмүүс яг цуг орж идэж нэг гаднаас хүн оруулж ирж арх ахуулж иж цалингаа авна штэ. Тэгэхгээл энэ хүүхнүүд нь бол зүгээр энэ бол хэдэн зуун хүүхэн дунд угаасаа явж байгаа хүнийг зүгээр ширээд бараг оруулах нь холгүй л байд юм байна. Холгүй гэж барыг тэгээд байгаа юм шүү. Тий. Тэгвэл бацх юм, мөм зөмнөөс барих юм. Бидний бүр чигээрээ л аваалаа. Дундаас нь би тэгээ хажууд нь очиод тэгээ гайгүй. Намайг авраарай. Юу яла холомтой энэ дундаа нэг газар массажинд орлоо. Хай массаж юу нэ явж гоё юм аа. Ингээд амар гоё техниктэй ингэж хийж байгаа. Ингээд нэг имэйл хөөрхөн гэлэг муу Бярнааноогоо гэсэн ирнэ л та нэр ёо гэтэл яг өвцөн гадар дараад явчих юм. Тэгээ надад хай массажны сунгаад байгаа айгүй гоё таалагдцаа. Тэгээ нам ингээ 2 удаа та хийлэглээ. Хоёлын дээр надад нэг өөр имээ тарчлаа. Тэр имээ бол яг нэг миний нэг бүхтэр яг нэг өвдөлттэй хэсгээр ингээд байгаад тэр нэг гайгүй яхачгүй байгаа хэсгээр ингээд газ явчаад байгаад идэм байлээ. Тэгээд буртахтай над дээр дандаа таараад. Над дээр нэг залуухан хүүхэд таарсан. Миний яг өвчтэй хэсгээр харин ч баг зөөлөх яваад. Би нэг надад чанга гэн. Чамайг нэг яа гэдэг нэг өрсөлт дээр яасан. Тэр миний нөгөө нэг түнх цави хавцаа нөгөө угаасаа ерөн жоохон эмзэг штэ тий. Так гэдэг дуурайд байдаг штэ. Тэрэн дээр ингээд тохиолдсон ч үгцэх байхгүй. PBI гэдэг. Яг оноод явлаа. Ер нь амар гоё нүд нэгтчтэй. Одоо нэг бууд руу 30 минут яваад очиж байгаа юм тий да. Тэгээд та. Тэгээд энд юу нэрэ мэдсэж нэр хямдхан бай тий. Банкод бодоод. Тэгээ нэг гимн гэж ядаргаатай хямдхан байныг орсон чинь дууссан чинь за цааны мөнгө гэд. Чүр нэг ч авдаг болж байна. Гадны жуулчид ирээд муузанд сургаж ийн гэдлээ нөгөө цааны мөнгө өгөөд. Тий. За өнөөдрийн аялалын түрээд өндөрлөлөө. Одоо хайр цайхан унтай. За баяртай юу. За бид нар өнөөдөр ийм усан дээр байдаг зах дээр ирлээ. Сонирхолтой л. Тэгээ одоо хэдүүлээ та хэдүүлээ явж сонирхцгоё. Хүмүүс ингэж хүсэх юм бол энэчнээс тай хувц өмсөд бас юм хийж болдог юм бэ. Ийм хувц өмсүүлж зураг яадаг ингэ. Та нарын эмэгтэйчүүдийн царийг харлаа би худлаа яриаг байгаас тээ. Намайг одоо хүний хүүхдийг муухай хэллээ мэллээ гэ. Манай найз ковидын үеэр ирж исэн гинэ. Тэгээ тэр үеэр хүн байхгүй, жуулчд байхгүй, хов болсон байсан. Бас үнгүй байсан гинэ. Оо, манай Popeye яаш та. Popeye Oli хоёр. All food available, sir. Have you watched this cartoon? Have you watched this cartoon? Cartoon when I was young. Me too. You're right. Энэ харгуулаад ах шиг байна. Тэгж гин үү те. Тэгж ах шиг Чи байна. зураг Амар том зах байгаа штэ. Тэнгууд ингээд нэг газараа хоёр тойрчихгүй бүгдийг ингээд явчихын тулд яаж эргэж харахаа мэддгүй, тойрхоо мэддгүй. Ийш явах. How long you guys will stay in Bangkok? 2 days. Орчих юм. Зураг дарч байна. Тэр сонирхолтой л энэ. Тэ нэр ингээд ийм усан дээр байшин бариад Филиппин юунууд ч бас ингээд усан дээр ингээд байшингаа бариад амьдраад идэв үстэй. Тэгээ нэг заван амин шууд ус руугаа баач хийгээд идэв юм шиг үл шүү дээ. Энэ ч нэс ингээ хоолоо зараад л яаж энэ завин дээр хоол зардаг байна. Манайх ч бас нэг тийм Монгол гэрт зараад 0 мол нь хоол тэгээ ус мусаа зөөгөөд ирчдэг. Гэхдээ за эдгээр зарж болно. Тэг яаж идээд байна гэхгүй. Тэр цаатлаа сууцгааж агаад идтiin юм байна. Сонирхолтой. Ишиг ингээд үзэн гоё харагдаж байгаа. Одоо энэ явж байгааг бичээрэй. Одоо энэ дээр ингээд суугаад явах юм бол 800 гэсэн. Энэ 800 юм уу те. So if you want to take this one, it is 800. 800? Yeah. Okay. Because when I was here 4 years ago, no. Free. Yeah. It was free. But now they're charging a lot. Хүүр юмхнаар юм хийцэн юм би. Ингээ холоос арахаар загс юм шиг. Баг ахад нэг тийм хөдөлмөр хичээл дээр л эвэргүй байдаг гэж лээ.
Улаан энэ манго try хийж ийн гинэ. Манай найз бас авч өгсөн өөр л юм. Идж үзсэн үү үзээгүй гэж аль тэгвэл би аваад байгаа гинэ. Энэ манготой sticky rice-тэй тэгээд coconut-ийн сүртэй гинэ. Хой гэж тэгээд амсч үзэж байна. Sticky rice зүгээр л яцаасан будаа юм уу? Зүгээр л будаал юм байна. Тэгээд сүү асгачаар яах вэ? Coconut асгарч байгаа. Ингээ манго будаатай идэх гэж бол би ерөөсөө Төсөөлөхгүй нэ. сэтгэхгүй юм байна. Тэгээд тийм зогцоод байгаа юм шиг, үуч юм шиг. Танаач айгу гоё өнөртөж шít. Энэ халуун орнд байх нэг давуу тал нь гоё юм. Хулангийн ус ста нэр 30-40 минут синсдэж чаддаг байхгүй. Тэгсэн чинь зүгээр нойтон гараад ирсэн. Аа гаццаа. Thank you. Тэгтээ сэтгэжчээ. Ямаага сүүгээр хоолно гинэ 25 төгрөг өгөөд. Манайх Монголоос яагаад ингэж малчид сэтгэж болохгүй байгаа. Тийм үстэй. Мөнгөөр хоол. Мөнгөөр хоолч. Тэ. Угаасаа өөрсдийнх эндээс худалдаж аваад. Тий. Эдгээр тэгтээ амар сэтгэцэн бизнес юм а те. Загсаа зараад тавиад оо ёо сталтчих шít. Хаана хоош үзчих шít. Oh my. Ёо. Ой дараагийнх нь гарч ирж байна. Хөлрүүн дээр. Хөлрүүн. Sorry, Jessica, can you hold it? No problem. Өвчтэй юм. Матрий мах юм уу? Грил корка заавал гинэ. You want to try? No, thank you. For you. No, I can't even eat onion, baby. You want to try? Crocodile. I'll try with you. You can eat. Yeah, can you? Okay. Okay. No. Let's just get one. No. If I can't eat, You can eat. if I cannot eat, You can- you okay, eat. okay, Yeah. Йоо аимшиг юм бэ. Би юу н аимшиг гүнтэй суудсан юм байна. Өндрөөс ч яахгүй, матрийн мах цахнаас ч яахгүй. Боже моё. Би тэгтээ скутерэн дээр суухаар бол айдаг. Тэгээ скутерэн дээр суугаад айгаад байна. Би тэр скутер унахгүй. Юу угаалгаа. Такси яриад байгаа. За аимшиг охоо. Матрийн мах идэх гэж байна. Яана. Мэдгүй гид зүвдэхгүй дээ. За матарч яах вэ? Тэр скафены мах идэхээр гиз өвдөж магадгүй гэдлээ. Тийм үү. Тий. TikTok дээр ичсэн л. Yeah, scorpion and cricket. Cricket. Cricket, you want to try? What's cricket? Cricket is like the bug that making sound. Oh no. Not about No, only Тарцаа юм уу? Бай сонссонгүй. grilled crocodile. It's not bad. Жоо хатуу нэ. A bit like chicken. Жохон дахиад шиг. Нэ. Жохон нэг юм. Энэ стил жохон халуун нотой байна. Тэгээд So can you finish? I'd give you half, okay? Oh, okay, because I was trying to buy one more. You eat half first. Yeah. За болондоо манай найз дөгөөгөө. You have to You can eat half. enough. Жохон дахиад юм ахыг гүйцэхгүй дахиад юм ах шиг тийм. Жохон амт муутай юм байна. Тэгсээ дахианы махан самаагүй үнтэй. Тийм ээ. Энд тэн ингэж хөлөө ингэж идүүлэх үү 100 тэд мэд гэдэм байх. Гэхдээ ер нь бити тэгэрээ энэ нөгөө нэг өмнөх хүнийхэн юу яаш ах юу мууг дамжуулах эрсдэл халдвар дээр дамжуулах эрсдэлтэй юм байлаа. Тэгээ нэг TikTok-ор нэг шар хүүхэн бичсэн байлаа. Хөлөө тайруулсан байлаа. Ясны идээлээд тэгээ энэ ингэ суугаад юу арсныхаа өгсөн арсыг идээд идэм байлаа энэ захснууд нь. Тэгээ ер нь бол иймэрхүү юм бити суугаарэ. Ер нь тийм. Хоёрын орно. Өвч авчвал тийм үстэй. Тэгээ жил бид нар шумуул момонд хазуулчихж байгаа. Тэгээ суучж байгаа. Тэр чинь бактери дамжиж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Загснуудаа сольж байгаа Тий. байхгүй. Угаасаа гэрэлдэг будаг юм бах та. Зургийн авьяас гайхаж явна. Харин тийм бүр шилээ авч харлаа шүү. Үнэхээр гайхалтай. За арай Мики Маус ингэж хийхгүй. Энэ Дональд Дак за арай. Бид нар ерөөсөө бас манайх шиг хөшөө хийж чаддаг юм ба шүү. Тийм ээ. Нөгөө энэ чи юу лээ? Teletubbies. Oh my god.
Арай биш ээ. Шинийг хийсэн болоод хайчий даа гэл. Даавгаар хучаад өгчтэй маань. Машиныхаа юугийн даавыг нь хучаад өгчтэй маань. Тэгээд эрэхт нь ийшээ зогсоол 50, ийшээ 50. Тэгээд явах гэж үлийн даавыг нь аваад өгөө интермент тэргээд үйлчлэгээ тэгээд цайны мөнгө автай маань. Энд ер нь дохио мөхөө өгдөг юм байна. Тэгээ мопеднууд нь бол зүгээр шууд 2 дугаараас хамж иргээд энэ мопед нь ингээд 10 дугаараас хамаад ирэхсэн ч хүү ээж хаашаа иргээд байгаа юм бэ гэсэн хуцоо чамаар хараад хаашаа ирэхээ заалахгүй гэж. Дохиогоо өгчээвэл ер нь бол цагдаа ч юм уу гадны юм бол гэж өстөр бол тэгэл дураараа 94 мөнгө өгдөг юм байх. Өчтөр ногооноор гэлээр гарч ирсэн чинь машин зүгээр яваад. 4 мөрөм чи таад хүн байхгүй л гэж. Гадныхан хөрхи ирж мотоцикл унж нэг дөрмөр явахын даанч хөрхи торгуулах юм. Олон улсын үнэлэхгүй бол торготой юм байна. Олон улсын үнэлэхээр ягаад магаад ч гэнэ. Тэг яаж ийж байгаа л торгодог юм байна. Энд бол ер нь бол машин чинь барина гэж зүглэлтгүй бодолтгүй юм байна. Яг ганцаар явж байгаа залуучууд бол юуны мопедны арталтаа суугаа авчт юм байна. 2-3 явж ивэл ер нь таксин дээр юм уу? Мопедэнд ер нь тэгээд нисч өгч гээд хэцүү харагдчихэв. Чи юу өгөхгүй юм биш үү? Хелмет өгд юм байлээ. Грабд нь авчирна. Тэгээд нэг гоё юм авчихгүй л хатал гэж бодсон шүү дээ. Гэхдээ ямар л ойлгогүй гэж дээ. Хелметтэй байсан ч гэсэн. Шангипсалны сэд ирж байгаа. Тэгээ ер нь солонгос хоол маань сайхан байна да. Энэ хаалонд шүлж уумарч юм шиг үгүй бол юу ер нь явж ер нь солонгос хоол идэх юм байна дөө. Өөр тэгээд ямар бүргэр пицца идээд л тань ш. Цай хоолыг барахгүй. Тэгээ үннүүд нь ойролцоо тий. Тэгээ үннүүд нь ойролцоо. Тэгээ хамгийн гол солонгос хоол эзний дараа ингээд хоолшоод байгаа байхгүй. Байна. I don't know how much they're going to charge. Юу дэ юуны утасны дугаарууд наацсан мэт юм бол сонгууд дээрээ. Яшка л хэлгүй дээ. She's asking what's all this phone numbers about? Which is phone number? On here. Should we just call? Yeah. Hey, what is it? Why? Can you call first? Because I don't read Thai, so I don't understand Thai. But they kind of put it almost on every. So, you're not going with us or? No, I'm not going. Yeah, okay, you can just drop us. Yeah.